За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Удаан хугацаанд бичлэг оруулсангүй. Эргэж бичлэг оруулах боломж нь бүрдээд энд оруулж байгаа таатай байна. За өнөөдрийн бичлэгийн сэдв гэх юм бол 10 болон 11 дугаар ангийн бодисын тоо хэмжээ, мойл, стахиометр гэсэн ийм агуулгуудыг нэгтгээд энэ бичлэгт ингээд тайлбарлах тийм зорилготой эхлүүлж байна. Шууд агуулга тайлбарлаж эхэлье. Өдний хүртэл химийн шинжлэх ухаанд химийн бодисыг янз бүрийн байдлаар хэмжиж ирсэн. Энэ сэдвийн хүрээнд хамгийн түгээмэл ашиглагддаг химийн хэмжигдэхүүнүүд тэдгэрийг мэдээд ямар зорилттой яаж ашигладгийг тэгээд ер нь тооцоо хийж сурна гэсэн үг. Энэ дөрвөн хэмжигдэхүүнийг ингээ харуулсан байна. За тэр дөрв бол эзэлхүүн, бодисын тоо хэмжээ, бодисын жижиг хэсгийн тоо, масс гэсэн энэ дөрвөн хэмжигдэхүүн байна. За тэгээд энэ хэмжигдэхүүний тэмдэглэгээний хувьд гэх юм бол эзэлхүүнийг V үсгээр, бодисын жижиг хэсгийн тоог том N үсгээр, бодисын тоо хэмжээг жижиг N үсгээр, тэгээ массыг болохоор жижиг M үсгээр тэмдэглэдэг. За тэгээд нэршлийн хувьд гэх юм бол мэдээж угаасаа сайн хэлсэн. За тэгээд хэмждэг нэгж гэж айгүй чухал юм байгаа. За голчлон хэрэглэдгийг нь бол мэдчих хэрэгтэй. За эзэлхүүний хувьд гэх юм бол литрээр түгээмэл хэрэглэдэг. За тэгээд литртэй дециметр кубын тэнцүү эргийг мэдэх бах. Миллилитрийг бас зарим тохиолдолд бага хэмжээний шингэн гэдэг юм уу хийж байдаг юм уу хэмжиж байгаа тохиолдолд бол хэрэгэлдэг. За тэгээд миллилитр нь мөн адил сантиметр кубтайгаа тэнцүү байгаа. Бодисын жижиг хэсгийн тоо гэхлээр ерөөдөө тухайн бодис дотор бодис чинь атом эсвэл молекулаас бүрдэнтэй тэр жижиг хэсгүүдээс бүрдэн. Тэр жижиг хэсгийг нь яг ширхгээр нь тоолчж байгаа гэсэн үг байхгүй юу? Ер нь бол ингээд нүдээр харагдах боломжгүй ч гэсэн багцаа ингээд тоо хэлдэг. Тэгээд тэдгэрийг болохоор ширхгээр нь тоолж байгаа учраас нэгжин бас ширхэг гэсэн ширхэг гэдэг атом тоосон бол ширхэг атом, молекул тоосон бол ширхэг молекул, ион тоосон бол замун адил ингээд ийм шиг байгаа гэсэн үг. За тэгээд мойл гэж байгаа. За мойл гэдэг нь болохоор ерөөдөө бодисын жижиг хэсгийн тоо биснаас хойшоогоо уялдуулж тооцоонд дээр үндэслэгдэж ингэж гарч ирсэн тийм хэмжигдэхүүн байгаа. Хэлбэрчилж тайлбарлах юм бол мянгатын дэвсгэрт гараагүй байлаа. 100-ын дэвсгэрт байжгаад 10 ширхэг 100-ын дэвсгэрт ингээд 1000 төгрөгтэй тэнцэнэ гэж байгаа шүү дээ, тий? Тэр 10 ширхэг 100-ын дэвсгэртийг яг хэмжээ нь адилхан мөртлөө илүү хэлбэрчлэхын тулд мянгатын дэвсгэрт гарсан гэдэг байдлаар үзэх юм бол яг утга нь бол ийм гэсэн үг байхгүй юу? Бодисын жижиг хэсгийн тоог багтлаад илүү хэлбэрчлэхин тулд бодисын тоо хэмжээний нэгж нь ингээд гарч ирсэн гэсэн үг. За тэгээд нэгж нь мойл байна. За тэгээд эдгээрийн хэрэглээ нь яг юуны тулд ингээд хэрэглээд идэг юм бэ? Ямар нэгэн утгатай л байгаа тийм үү? Тэгэхээр яг ямар хүчтэй хэрэглэдэг юм бэ гэдгийг нь жоохон энгийнээр тайлбарлах юм бол би ямар нэг бодисын массын хэмжээ буюу жинг мэдчихлээ. Тэгсэн чинь тухайн бодисын эзэлхүүн надад хэрэгтэй байгаад байдаг. Гэхдээ надад эзэлхүүн хэмжих боломж нөхцөл байхгүй байгаа тохиолдолд шууд массаас нь хөөгөөд эзэлхүүнээ олж болно. Эсвэл босон тохиолдолд нөгөө хоёр хэмжигдэхүүн рүү шилжүүлсэн ч болно гэсэн үг. Тухайн бодис дотор хэрэг хэмжээний атом, молекул, ион байгаа тэр тоо хэмжээг гаргах шаардлагатай тохиолдолд заах чагаа агуулгыг мэдсэн байгаа тохиолдолд ингээд шилжүүлэх маягаар олж чаддаг болно гэсэн үг байхгүй юу? $2 хэдэн төгрөгтэй тэнцдгийг олохын тулд $1 хэдтэй тэнцдэг гэдэг тийм валютын ханш мэддэг байх хэрэгтэй. Яг тэрнтэй адилхан тавч гэдэг юм уу, 10ч гэдэг юм уу, мойл, тийм бодис дотор хэдэн ширхэг жижиг хэсэг агуулгадгийг нь олохын тулд өөр хоорондоо юм тэнцүү хэмжээтэй валютын ханш шиг тийм тоон утгууд байдаг бахнэ. За тэдгээрээс ингээ эхлээд харах юм бол бодисын тоо хэмжээний 1 мойл байна. 1 мойлтой N буюу жижиг хэсгийн тооны 602-ыг хүртэн 1023 ширхэг тийм игэл хэсэг тэнцнэ гэсэн үг. За тэгээд энд анзаарч байгаа бол NA болсон байна. NA гэхлээр ерөөдөө Итали эрдэмтэн Авогадро
602-ыг үрждэг нь 10-23 ширхэг ийм одоо жижиг хэсгийг одоо нэг мойл болгож багцлсан байдаг. Өмнө хэлсэнчлэн 100-ын 10 дэвсгэртийг нийлүүлсэн хэмжээний үн цэнтэй одоо 1000 төгрөгийн дэвсгэрт ингээд гаргасан гэдэгтэй адилхан ийм олон тооны игэл хэсэг нийлээд 1 мойл болдгийг шүү гэдэг ийм одоо бодисын тоо хэмжээний нэгж гэдэг имийг бүр шинээр үүсгэсэн байна. За тэгээд ийм 1 мойлтой тэнцэх хэмжээний ийм жижиг хэсгийн тоог Авогадрогийн тогтмол гэж нэрлэдэг байна. За тэгээд тухайн 1 мойл бодис нь юу вэ? 1 мойл ион байсан бол тэр 1 мойл ион дотор 602-ыг хүртэх 10-23 ширхэг одоо ион байх нь атом тоолсон бол атом, молекул тоолсон бол молекул гэх мэтчлэн тийм ээ. За тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс дотор атом болон молекул гэдгээ бас мэдгүй хүн байж болно. За тэгэхээр одоо тэрийг тайлбарлая. За бид нар дууд ангида ямар ч ингээд бодис дотор жижиг хэсгүүд ингээд орж идэгоо гэж үдээсээ үзсэн. Ингээд дундуур нь салгаад хуваагаад ингээд хуваагдахгүй болтлоо жижигэрсэн тэр одоо нөгөөх бүтцийг нь болохоор атом гэж нэрлэдэг. Хим оруулаар цаашаа задрахгүй хамгийн жижиг хэсгийг атом гинэ гэж байгаа. За тэгвэл ус төрөгчийн нэг атом гэдгийг одоо нөгөө энд байгаа нэг бүрийг томруулаад энд зурцсан байна гэсэн үг байхгүй юу? За тэгвэл ус төрөгчийн нэг атом дахиад ус төрөгчийн нэг атом хоорондоо ингээд одоо нэгдээд холбогдтойгоод ингээд үүсгэсэн бүтц нь болохоор молекул байгаа. Атомууд нийлж молекулыг үүсгэнэ. За тэгээд бас нэг шаардлага байгаа. Тэр нь юу вэ гэхээр металл бишийн атом байх шаардлагатай. Тэгээд мөн 2 ба түүнээс дээш байх шаардлагатай гэсэн үг. Ер нь бол молекул гэж энийг хэлдэг. Тэгвэл MR, AR гэдэг юм ороод ирсэн. Тэр өмнө нь байсан одоо нөгөө бодисын жижиг хэсгийн тоо яг ингээд тогтмол болоод ирэхээр NA болсон шиг энэ тогтмолын гэдэг хүрээнд яригдж байгаа масс нь болохоор бас MR, AR гэдэг. Масс гэдэг нэр бас явж байгаа. Гэхдээ илүү нэгээд нарийсч явж байгаа гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо AR гэдэг нь болохоор одоо харьцангуй атом масс гэсэн үг. MR гэдэг нь болохоор харьцангуй молекул масс гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр одоо атом байдалтай байгаа бодисын массыг ерөөхдөө нь M гэдэг боловч илүү нарийсгаад үзэх юм бол AR гэж нэрлэдэг. Молекул байгаа байдалтай одоо бодисыг одоо массыг бичгтэй гэдэг юм уу те? Одоо бүр ойлгомжтой тайлбарлах юм бол молекул байлаа гэхэд ерөөхдөө бол M тэнцүү гэж бичиж болно. Гэхдээ илүү нарийсгаж бичих юм бол одоо молекул шүү. Энэ одоо 2 грамм гэдэг нь болохоор молекулын масс шүү гэдгийг илэрхийлж бичиж байгаа юм аа гэсэн үг. За AR болон MR-ыг нийтд нь молийн масс гэж нэрлэж байгаа. За та нар угаасаа анзаарч байгаа байх. 1 молтой тэнцүү хэмжээний масс гэдэгт MR, AR хоёулаа орж байгаа. Тэгээд эдгээрийг нийтд нь болохоор молийн масс гэж нэрлэж байгаа. За тэгээд MR болон AR-ыг хэрхэн олох вэ гэсэн асуудал үүсэж байгаа. За эхлээд AR-ыг ярих юм бол харьцангуй атом массыг олох маш амархан. Ерөнхий боловсролын сургуулийн химийн номнуудын хамгийн арын хуудсанд үлэг хүснэгт гэж байдаг те. За үлэг хүснэгт гэж болохоор одоогоор мэдэгдэж байгаа бүх элементүүдийг шин чанараар нь одоо зүй тогтол болгож дээр доор нь одоо оруулдаг те. Жохон муухайгаар хэлэх юм бол дээр доор нь оруулаад за тэгээд одоо шаардлагатай тоон утгуудыг хамтд нь багтааж өгсөн ийм хүснэгтийг хийдэг. За тэгээд шаардлагатай тоон утга гэдэгт бол бидэрт одоо шаардлагатай тэр AR гэдэг явж идэг. Шууд ингээд үлэг хүснэгтээсээ ингээ AR-аа шууд гарчна гэсэн үг. За AR бол болчлоо. MR гэдэг нь болохоор одоо яаж болох вэ гэхээр молекул масс багаад байгаа штэ. Тэгэхээр хэдүүлэн чиглээд нэг дурын нэг молекул хэрэгтэй байгаа тийм. За дурын нэг молекулаар усны молекулыг авъя. За усыг яагаад молекул гэдэг нэгсэн чинь ямар ч байсан одоо H2 O буюу ус төрөгчийн 1 хүчил төрөгчийн бишээ ус төрөгчийн 2 хүчил төрөгчийн 1 атом. Тэгээ нийтдээ ямар ч сан 2-оос дээш атом байна. Мөн одоо нөгөө ус төрөгч хүчил төрөгчийн хоёулаа металл биш учраас тэгээд молекул гэдэг шаардлага хангаад байгаамаа. За тэгээд ус төрөгчийн молекулын масс буюу MR гэж болж байна тийм. За MR-ыг ингэж
олохдоо тухайн молекулд байгаа атомуудын одоо массыг дотор нь байгаа одоо нөгөө атомын тоогоор ингээ үржүүлээд өөрөөр хэлэх юм бол устрагчийн масс нь 1 грамм моль байдаг. Тэрийг одоо 1-ийг 2-оор үржүүлээд 16-г 1-ээр үржүүлээд 18 гарч байгаа гэсэн үг байна. За тэгээд энд бас ингээ анзаарч ивэл грамм моль хасах гэсэн ийм нэгж харагдаад байна. За ийм нэг одоо ямар учиртай ингээд байгаад байгаа нэгж вэ гэхээр энэ ард нь байгаа моль хасах зэрэг тавсан тэр моль гэдэг одоо хэсэг нь болохоор 1 мольтой тэнцүү хэмжээний масс шүү гэсэн юм утгыг илэрхийлдэг. Тэгээд ARMR-ыг бичиж байгаа тохиолдолд зайлшгүй грамм моль хасах гэсэн ийм одоо тэмдэглэгийг хийж өгнө. Эсвэл одоо тэхгүй бол одоо буруу болж өгнө гэсэн үг байхгүй. За одоо ярих зүйл маань болохоор эзэлхүүн байгаа. За өмнөхийн адилаар 1 мольтой тэнцэж байгаа хийн эзэлхүүн учраас хийн молийн эзэлхүүн гэж нэрлэдэг. За тэгээд тэмдэглэгээний хувьд хэм бол V байснаа одоо моль гэдгийн эхний M үсэг ороод ирсэн гэсэн үг. VM. За тэгээд үүнтэйгээ адилаар бас одоо литр байснаа одоо литр моль хасах буюу 1 мольтой тэнцүү одоо эзэлхүүн шүү гэсэн ийм утгатай одоо тэмдэглэгээ орж ирсэн байдаг. За тэгээд эзэлхүүн дээр болохоор арай нэг бусад одоо нөгөө хэмжигдэхүүнээсээ одоо төвөгтэй болгож ирсэн нэг юм нь болохоор одоо тухайн хий нөхцөл буюу нөхцөл гэдэгт хамаардаг даралт болон температураас хамаарат эзэлхүүн нь тогтмол байдаггүй гэсэн юм нэг хууль байдаг. Өөрөөр хэлэх юм бол даралт нь ингээд ихсэх үед яг нэг ижил хий эзэлхүүн нь улам багасаад байна тийм үү? Одоо хар ухаанаар бодоход температур нь ихсээд байвал улам тэлээд эзэлхүүн нь нэгсээд байна. Гэх мэтчлэн ингээд харилцан эсрэг үйлчлэлтэй хэлбэлзээд ингээд эзэлхүүн нь ихсэж багасч яадаг. За харин нөхцөл буюу одоо энэ хоёрыг хоёулангийн тогтмол барьж чадах юм бол одоо ямар ч 602-ыг үржүүлэн 1023 ширхэг атом эсвэл молекул агуулсан тийм хий ижилхэн эзэлхүүнтэй гэсэн ийм нэг хууль байгаа. За тэгээд химийн шинжлэх ухаанд хийн дээр тооцоо хийхдээ тодорхой даралт температурыг тогтмол байлгасан нэг хэд хэдэн одоо түгээмэл ашиглах тийм нөхцлүүдийг гаргаж өгснөөр одоо хийн дээр хийж байгаа тооцоо нь алдаагүй болох үндэс тавигдсан. Хамгийн түгээмэл ашигладаг нэг 3 нөхцөл байдаг. За энэ дээр бол 2-ыг бичсэн байна. Хэвийн нөхцөл, стандарт нөхцөл гэж байгаа. За хэвийн нөхцөлийн үед даралт нь 101,325 кПа, температур нь болохоор 273 Кельвин байдаг. Температурыг бол одоо Цельсиэр бол ярихгүй. Одоо бүх шинжлэх ухаан дээр бол дандаа Кельвинээр ярьж байгаа. За тэгээд стандарт нөхцөлийн хувьд гэх юм бол даралт нь 100 кПа, температур нь 298 Кельвин байдаг. За энэ нь одоогийн байдлаар тийм одоо нөгөө хэрэгтэй тоон утгууд биш боловч яг ээш өгөх гэж бэлдэж байгаа. Угаасаа энэ бичлэгийг дандаа ээш өгөх хүүхдүүд үзэж байгаа байх. Тэгэд ээш өгөх тий шаардлагатай мэдлэгт бол эдрийг чийжилсэн байх юм зайвал одоо хэрэгтэй байгаа. За тэгээд ийм одоо температур уусан даралтад 1 моль хий 22.4 литр эзэлхүүнтэй байдаг. Ийм даралт болон температурт 1 моль хий 24.8 литр эзэлхүүнтэй байдаг. За тэгээд ерөнхийдөө яг практикт хийн дээр тооцоо хийхдээ яг орчноо ингэж тааруулж агаад тооцоо хийдгээ гэсэн үг байхгүй. За тэгэхээр алдаа ерөөсөө гардаггүй гэсэн үг. За бичлэгний эхэнд одоо долларын шилжүүлгийг ярьж ийсэн. За тэгээд тэр долларын шилжүүлэг дээр болохоор ингээд хийж байгаа үйлдэлүүдийг ингээ хоёр одоо хуваагаад үзэх юм бол эхлээд нөгөөх $1 тэнцэх хэмжээний одоо төгрөгийн одоо хэмжээг мэдэх буюу валютыг мэдчихсэн. За тэгээд хоёр дахь нь болохоор нөгөө хөржүүлэх үйлдэлээ хийжсэн ингээ хоёр одоо хувааж үзэж байгаа. За тэгээд одоо валюттай яг дүүцэх одоо нөгөө тэнцүү хэмжигдэхүүнүүдээ ингээл тоон утгуудын мэдлэгийг энд одоо өмнө ярьсан бол одоо үйлдлийн тухай ярих гэж байна. За үйлдлийн хувьд одоо томьёогоор бодож болдог. Харин бас одоо мөн пропорцоор бодож болдог. За миний хувьд л болохоор одоо пропорцоор бодоод эсэлтийн ерөнхий шалгалтаа бол өгж ийсэн. За тэгээд нөгөө пропорцийн нэг давуу тал нь гэх юм бол миний хувьд тэг санагддаг. Илүү нэгэд
тухайн бодлогоо ойлгож бодоход илүү төхөн болдог. Яг ойлгосон хүн одоо шинэ төрлийн бодлого байсан ч гэсэн асуудалгүй одоо тухайн бодлогоо даваад гарчих боломжийг олгодог гэж боддог. За тэгээд ийм одоо пропорц яг ийм байдалтай бичигддэг. За тэгээд энэ хоёр ноон сум ингээ байгааг харж байна. За энэ хоёр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо нөгөө пропорц ингээд зохиоход хоёр одоо нөгөө пропорцоо зөв бичгээд ингээд хоёр дүрэн байгаа. За энэ багны дагууд одоо нэг хэмжигдэхүүний тоон утгыг бичнэ. За өөрөөр хэлэх юм бол за энэ тогтмол гэд байгаа нь болохоор мойл байсан бол энэ өгөгдөл нь бас мойл байна гэсэн үг. За тэгээд x-ээ одоо граммаар олохвол тогтмол нь бас граммаар одоо нөгөө бичих ёстой гэсэн үг. За тэгээд энэ одоо нөгөө үеийн дагуух одоо ногоон шугам байна. За үеийн дагуух ногоон шугамын одоо нөгөө юу гэлтэж байгаа гэхээр энэ тогтмол 1, тогтмол 2 буюу одоо энэ зураасны хоёр талд байгаа тоон утгууд нь өөр хэмжигдэхүүнийх байлаа ч гэсэн өөр хоорондоо тэнцүү байх ёстой гэсэн үг. Тэгээд нэг юм эндээс хааж болох нь болохоор өгөгдөл өгөөд одоо 2 моль ус төрөвчтэй тэнцэх хэмжээний граммыг олмол гэсэн тийм өгүүлбэр байх юм бол өгөгдөлтэй тэнцэх хэмжээний x-ийг олно гэж байгаа тийм одоо нэг утгыг илэрхийлж байгаа бас ингээд нийцж байгаа гэсэн үг. За одоо тогтмол гэж юу вэ? Тогтмол яг юу яриад байгаа юм бэ тухай ярив. За тэгвэл нэг өгүүлбэр төр жишээ авъя. За энэ доор байгаа 50 г ус төрөгчгийн хэдэн моль болох вэ гэсэн бодлогын хүрээнд ярив. Яг ингээд бодлогынхаа өгүүлбэрийг уншихад 50 г ус төрөгч хий. Ус төрөгч хий байгаа юм байна. Тэгвэл одоо нэг грамм гэдэг нэгжнээс моль гэдэг нэгж рүү шилжүүлэх гэдэг юм гэсэн үг. За тэгээ грамм гэдэг бол одоо массын нэгж, моль гэдэг бол бодисын тоо хэмжээний нэгж байгаа. За тэгээд массаас бодисын тоо хэмжээ рүү шилжүүлнэ. За тэгвэл массын тогтмол нь энэ өмнө дээр үзүүлсэнчлэн MR, AR байна. За тэгээд одоо нөгөө бодисын тоо хэмжээний тогтмол нь болохоор 1 моль байна гэж өгсөн. За тэгээд M дээр орлуулах AR, MR нь юуны байх юм бэ гэхээр нөгөө ус төрөгч гэдэг бодисынхоо MR юм уу AR мэн гэсэн үг. Ус төрөгч хийгээд ороод ирэхлээр нөгөө H2 гэдэг нөгөө молекул болоод ирж байгаа. Тэгэхээр одоо H2-ийн MR-ыг олно гэсэн үг. За тэгээд ус төрөгчийн 1 атом 1 грамм жинтэй. Тэгээд энэ 2 учраас одоо 2 грамм болж ирж байгаа. За тэгээд массын тогтмол нь 2 грамм, бодисын тоо хэмжээний тогтмол нь 1 моль болоод ирж байгаа гэсэн үг. За энд өгсөн байна. Нэг тогтмол нь 2 грамм, нөгөө тогтмол нь 1 моль. За тэгээ өгөгдөл нь болохоор 50 грамм гэж байгаа. За аль нь тогтмол 1, аль нь тогтмол 2 байх нь хамаагүй. 2 одоо шилжүүлэх байгаа 2 хэмжигдэхүүнийхээ тогтмолыг олох нь чухал байгаа. За тэгээд энэ 2 хэмжигдэхүүн нь хоорондоо ингээд тэнцүү учраас 2 грамм 1 моль гэд биччихнэ. Граммын доор граммыг бичнэ. Граммыг бичихтэй 50 грамм гэж бичээд энтэй тэнцүү хэмжээний одоо нэг ус төрөгчийн тоо хэмжээг олох учраас ингээд x моль гэж бичиж байгаа. За тэгээ хийж байгаа үйлдэл нь болохоор одоо нэг x-ийн дээр болон хажуу талд байгаа хоёр тоог хооронд нь үржүүлнэ. Тогтмол 2-ыг өгөгдлөөр үржүүлнэ. Одоо тэр гарч ирсэн тоогоо хуваадаг нь одоо x-ийн зэрэгэлдээ байгаа тоо буюу тогтмол 1-т хуваана гэсэн үг. Одоо x-ийг хаач бичсэн байсан яг энэ дүрм үйлчлэн x-ийн дээр болон хажуугийн тоог үржүүлээд зэрэгэлдээ байгаа тоонд хуваана. За тэгээд тийм учраас x тэнцүү гэж хагаад нэгийг үржих нь 50, хуваадаг нь 2 гэсэн үг байна. За тэгээд гарч ирсэн хариу нь 25 моль. Гарч ирсэн одоо нөгөө x нь ямар одоо нөгөө тэмдэгтэй байх нь угаасаа ойлгомжтой байгаа. Энэ дээр одоо нөгөө моль бичсэн учраас доор моль бичнэ. Тэгээд ямар бодис юм гэхээр H2 байгаа. Эхэндээ пропорц бичиж сурж байгаа хүмүүс зайлшгүй цифрээ зөв бичээд нэгжээ зөв бичээд тухайн бодисоо бас ингээд ямар бодис гэдгийг заавал бичиж өгөх шаардлагатай. Тэгэхгүй бол дунд нь эргэдэг. За моль ба стехометр сэдвийг тайлбарласан эхний хичээл ингээд дуусчихна. За хоёр дахь бичлэгээр бодлого, бодох, за тэгээ өөр бусад зүйлсийг энэ нэр төвлөрж байна.